Одоо бүгдээрээ хэрхэн RI багжийн тусламжтай сонгосон элементүүдээ жигсаахыг авч үзье. Ингийн тулд эхлээд box selection-ээр шаардлагатай элементүүдээ сонгоё. Дараа нь RI багжаа сонгоод options bar дээр шаардлагатай төгрөгөөнүүдээ хийх хэрэгтэй. Бидэнд шулуунаар тойргоор жигсаах боломжууд байдаг. Энэ удаа бүгдээрээ шулуун хэвээр нь үлдээе. Дараад нь та group and associate-ийн тусламжтай групплж хооронд нь харилцаа хамааралтай жигсаах боломжтой. Энэ нь танд засвар өөрчлөлтүүдийг хэлбэрхэн тусгах боломжийг олгоно. Мөн номер дээр хэдэн хувь жигсаахаа зааж боломжтой. Уг тоонд бидний сонгосон загвар маань ордог гэдгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл бүгдээрээ нэмэлтээр нэг өрөө буюу нийт 2-ыг үүсгэж байгаа бол энд 2 гэж хүл хангалттай. Энэ удаа бүгдээрээ 5-ыг үүсгэж байгаа учраас 5 гэж үгэй. Дараад нь та жигсаах гэж буй дэлгүүрүүдийнхаа хоорондын зайг хэрхэн зааж өгөхөө сонгох боломжтой. Энэ тохиолдолд эхний 2 элементийн эсвэл эхнийх болон сүүлийн элементийн хоорондын зайг заах гэсэн сонголт байна. Энэ удаа бүгдээрээ second хэвээр нь үлдээе. Тэгээд урдчлан тэмдэглэсэн цэгүүд дээр маус нэгээ товших замаар жигсаагаарай. Маусныхаа дугуй дээр 2 урд нь төвшөөд зөв фит хий. Ингээд 5 хувилбарыг үүсгээд урдчилсан байдлаар харуулж байна. Хэрвээ та 5-аас илүү эсвэл багасгах сонирхолтой бол тухайн өөрчлөлтөө одоо зааж боломжтой байна. Энэ удаа бүгдээрээ хоосон газар маус нэгээ товшоод үүсгэх гэж байгаа үр дүнг хүлээн зөвшөөрье. Ингээд Revit маань бидэнд мөн л адил анхааруулга өгч байна. Өөрөөр хэлбэл эдгээр тодруулж харуулсан хананууд хоорондоо давхцлаа гэж байна. Бүгдээрээ OK дээр товшъё. Тэгээд S-гээ дараад сонголтоо байлуулаарай. Хүсвэл та нэгэнт group and associate-ийг чагталсан тохиолдолд өөрийн жигсаах тоог болоод тэдгээрийн хоорондын харилцаа хамаарлыг хүссэн үедээ өөрчлөх боломжтой. Бүгдээрээ дурын нэг жигсаасан группийг сонгоход энд тоо гарч ирж байгааг анзаарч байгаа. Тухайн тоон дээр маус нэгээ төвшөөд хасах эсвэл нэмэх үйлдэлүүдийг хийж болох юм. Бүгдээрээ андуугийнхаа сум дээр товшоод RI хүртэл хийсэн үйлдэлээ буцаая. Тэгээд дахин эдгээр элементүүдээ сонгоод RI багжаа сонгоё. Энэ удаа радиал буюу тойргоор жигсаахыг авч үзье. Тэгээд move зүүдээр last буюу сүүлчийн 2 элементийн хоорондын зайг зааж өгье. Хэрвээ та 360 градусаар жигсаах сонирхолтой бол англи дээр 360 гэж үчээрэй. Бусад тохиолдолд гараас 360 гэж өгөх боломжгүй гэдгийг анхаараарай. Бүгдээрээ англи дээр маус нэгээ товшсон бол зурах хэсгээр маусныхаа дугуйг товшоод зурах хэсэг рүүгээ шилжээрэй. Тэгээд space-ээ товшиж эргүүлэх төвөө аваад баг зэрэг холдуулаад ойролцоогоор энд маус нэгээ товшъё. Тэгээд дурын газар маус нэгээ товшоод хэдэн градусаар эргүүлэхээ зааж боломжтой байгаа. Бүгдээрээ энэ удаа 270 гэж өгөөд enter товшъё. Ингээд Revit маань 270-ын эсрэг талаас нь хэмжээд 90 градусаар жагсаалаа. Бүгдээрээ уг цэнхэр цэг дээр маус нэгээ дарж ирэх замаар 270 градус дээр авчия. Тэгээд уг тойргийн төвд байршгүй жагсаах тоон дээр маус нэгээ товшоод тоог нь өөрчлөе. Энэ удаа бүгдээрээ эхний болоод сүүлийн элементийн хоорондын зайг зааж өгсөн. Үр дүнд нь эдгээр элементүүд маань байрандаа үлдээд тэдгээрийн хооронд зайд заасан тоогоор тэнцүү хувааж жагсааж байгаа гэдгийг анхаараарай. Хэрвээ та зүгээр жагсааж хуулахыг хүсч байвал RI
group and associate-ийн чигтийг аваад өөрт шаардлагатай аргаар сонгоод тоогоо зааж өгөөд 10 өрөө байршуулах хэмжээнд mouse нэг тушаарай. Ингээд эхлэл төгсгөлийн элементүүдийн хоорондын зайд 10-ыг байршуулж өглөө. Бүгдээрээ group and associate-ийн чигтийг авсан учраас эдгээр нь чөлөөтэй байрших боломжтой байгаа гэдгийг анхаараарай.